Ер нь бол одоо эрүүл эс чинь хувираад л одоо хор тавдрын эс болж байгаа юм л да. Нэг хүн нэг насандаа бол одоо хор тавдартай бол маш урт удаан хугацаагаар одоо тэмцэл хийж л байна гэсэн үг юм байна. Хүний биеийн дотор бол одоо цаг үрэлжил одоо энэ хор тавдрын эс үүсчил байдаг. Тухайлбал одоо ер нь бол бидний амьдрал чинь юм байна шүү дээ. Ямар нэгэн айл бол бараг хор тавдрын өвчтнөр нас бараагүй хүн гэж бараг байхгүй л байгаа байхгүй юу. Тийм болохоор айл болгонд юм уу танай гэрүүлд адагдаад нэг ийм өвчтөн байгаа юм. Тэгэхээр энэ хор тавдар бол бид нарт их л ойрхон байна гэсэн үг байхгүй юу. Бид одоо хамгийн үндснээс наваал гэхэд хүний бие гэдэг бол одоо нэг өндгөн эс нэг өрийн эснээс бий болоод тэгэл энэ эс чинь хуваагдаад олшроо нэг том хүн болоод ирэхэд бол 60-аас одоо 70 төмөн дуншуур ийм их хэмжээний эсээр бүтдэг гэж байгаа байхгүй юу. Хүн бол одоо нэг энд өндөр барилгатай л адил. Энэ өндөр барилгын үндэсний юм бол эсүүд байгаа байхгүй. Томшгүй олон зүйлийн эсүүдээр бүтсэн. Тэгээ энэ эснүүд нь олон зүйлийн химийн бодисоор бүтсэн. Тэгээд энэ эснүүд чинь бол бас цаг тухайдаа үргэлж шинчилж байдаг. Шинчлэх явцдаа ховрол гартыг бол одоо ингээд хор тавдрын эс үүсдэг. За жишээлбэл одоо бид нар бол өдөрдөл одоо хүний арсны эсгэтэл одоо бараг цаг тутамдаа л одоо хэдэн төмөн эс хүчил үсэл шинэ эс бий болж идэг. Бид нар сайн мэдэн шүү дээ арьс суураал унж идэг юм чинь тийм ээ. Энийг их ойлгомжтой. Тэгэл цуснаа улаан эслэхэд 120 хоногийн настай гидснээ салсад бүрхөвчийн эсгэтэл 36 хоногт шинчлэгдэж байдаг. Харин мэдрэлийн эс бол хүний амь настай адилхан юм урт байдаг. Яс яалаг одоо 5-6 жилд ингээл хувирал явж байдаг. Тэгэл энэ нь бол одоо шүү дээ бид нарын тэр эс хувираад шинэ эс болох явцад бол яадангууд энэ генийн жолоодлогоор тогтсон дис дарайлалтай маш их зарчимтай явагддаг ёстой. Гэвч ямар нэгэн нөлөөллөөс болоод энэ зарчим нь алдагдаад гэмтийн хувирал гарах юм бол энэ эс нь эрүүл бус эс болоод хувирчиж байгаа юм. Тэгэл одоо нэг эс чинь бол хязгаар хэмжээгүйгээр дураараа өсдөг, дөрвөн зүгтээ төрөмхөөлдөг, ингээд хор тавдар үүсэж байгаа байхгүй юу? Ер нь бол хүний биеийн дотор бол өдөр болгон одоо маш олон зүйлийн хор тавдрын эс бий болж л байгаа юм. Тэгээд бидний биеийн дотор чинь маш сайн түүнийг одоо цэвэрлэх, устгах, эс хяналт тавих одоо бидний иммунит гэж штэ одоо дархлагын систем, өвчнийг эсэргүүцэх юм систем байгаа байхгүй. Тэгээд тэрийг сайхан цэвэрлж л байдаг. Ийм болохоор одоо маш олон хүмүүсүүд одоо энэ хор тавдраар ерөөсөө өвчлөдөг л байхгүй юу. Тэгээд одоо ямар үед гарч ирнэг бол их санаа зовоод байхдаар бидний дотоод үйл ажиллагаа сайнаар явагдахгүй болчихж байгаа. Ингээд сэтгэлийн хөөрөлт гарах үед уурлах, бачимдах, зовох тэгэл олон зүйл байна шүү дээ, тийм ээ. За тэгвэл одоо бидний биеийн дархалгаа буурсан, биеийн чадвар муутай байх, нөгөө шим тэжээл чинь тэнцвэргүй байх. Тэнцвэртэй ганцхан энерги нэгтэл тархалаад байхдаар чинь тэр чинь нөгөөдөл нь тэнцвэргүй байхдаар эс чинь одоо сайн байлдаж чадахгүй байгаа байхгүй. Энэ их чухал асуудал. Тэгээ одоо муу сэтгэл зочирлууд байна. За дээрэс нь энэ одоо хоол унднаас болоод энэ хортой бодисууд юм уу агаараас болоод хортой бодис хүний биеинд орсон үед за эдгээр бодисуудын олон зүйлийн шалтгаанаас болоод одоо энэ хор тавдрын эсийн одоо бие болсныхан дараа устгагдахгүйгээр үлдээ цаашаа хөгжих юм аз шавшааныг олгоод өгчөж байгаа байхгүй юу. Тийм болохоор биеийн чадвараа их сайн байлгах нэг чухалтай байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ хор тавдрын эс нь одоо эрүүл эсээс бий болоод хувираад одоо нэг баг зэрэг хувиралтай юм уу хэлбэр төс юм уу яг хор тавдрын эс болоогүй хугацаагаар нэлээд явна. Тэгээд нэлээд хувиралт гараад бас нэлээд явна. Тэгсээр байгаад хамгийн анхнаа нэг хор тавдрын эс болоод ирж байгаа. Тэгээд тэр орсон тогтноод тэгээд тэр орсон тогтноод маш олон жил болно шүү дээ. Орсон тогтноод тэр газар дараа ингээд байгаад байна. Тэгээд нэг эснээс бөөсөд 1 см хүртлээр л удаан явахт чинь одоо хамгийн доотлоор 2 жилээс 20 жил болж 1 см хүртэл ийм удаан хугацаа хэрэгжилж байгаа байхгүй юу. Ер нь бол 1 см-ийн дотор байгаа хор тавдар бол ерөнхийдөө бол ийшээ шилжээгүй байдаг байхгүй. Тэгэл аажимдаа томроод ирэхдээ шилжин штэ тийм ээ. Жишээлбэл одоо нэг илгэн дээр байгаа хор тавдар 1 см-ийн дотор бол бие долгионоор бол сайн мэрэгжлийн хүн сая олж мэднэ тийм ээ. Тэгээд уушгина хор тавдар бол бас 1 см хүрч чад бол тэр шууд зураг аваад үзэх юм бол бас одддэггүй тэр CT-гээр үзүүл үздээл. За гих зэрэг л ийм юмнууд байдаг байхгүй. Ингээл аажмаар өсдөг. Тэгээд ийм 20 30 жилийн хугацаанд анхаарал тавьдсан бол энийг бас мэдэх юм болцоонууд байгаа байхгүй юу. Тэгээд хор тавдрын эс чинь бол ямар нэг өдөр гараад шууд ингээл хор тавдар үүсчихэж байгаа юм биш. Нилээн урт удаан хугацаагаар бидний эрүүл эс ингээд хувираад ирж байгаа. Эрүүл эсийн хувиралтын гол шалтгаан бидний амьдралтай их холбогдолтой байгаа юм аа. За энэ талаар нэг анхаараарай. За баярлалаа.